За өдрийн мэнд төргий. За 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг та бид хэлцэж байна. 2026 он гэдэг бол та бид энэ парламентын бүрэн эрх талдаа орж явах тэр цаг хугацаа. Тэм учраас энэ бол одоо бид юу хийж чадах вэ гэдгээл ер нь нэлээд ихэвчлэх ийм л одоо хөгжлийн бодлогын бичиг баримтын талаар бид ярьж байна гэж миний хувьд бол ойлгож байгаа. Гэхдээ бас энэ 8 сард эхэлсэн 14 мега төсөлгөө цаасан дээр байсан энэ зүйл 20 жил улс төрчсөн бизнесийн улс төрийн бүлэглэлүүдийн дундах маш том тэмцэл дундуур явж ирсэн энэ гашуун Сүхбаатарын төмөр замыг бас холбож чадсан 14-ийнхөө нэгийг эхлүүлж чадсан бас би бол бас талархалтай байна. Тэгээ энэ том төслүүд хэрэгжих гэж нэлээд юм болдгийм байна л да. Ер нь эцсийн шийдийн гартлал ер нь тэгээ гашуун Сүхбаатарыг ярих болгонд л янз янзын асуудлууд бас сөхөгдөж гарч ирж идэг юм л юм байна. Тэгэхээр дараагийн 13 төслүүдэд бас амжилттай явуулах нь та бидний хувьд бол их төлөвийн чухлаа гэж ингэж үзэж байгаа. За энэ хөгжлийн энэ төлөвлөгөөн дээрээс би нэг дөрвөн асуулт байна. Нэгдүгээр энэ стратегийн ордуудыг ер нь ямар төвшөнд одоо зүгээр эргэлтэнд оруулнаа гэсэн ийм зүйл ярьж байгаа. Энэ 16 ордоо ярьж байгаа мó? Нөгөө цаана 30 хэд байгаагаа ярьж байгаа мó? Энийг ер нь нэлээд тодорхой болгочвол яасан юм бэ? Тэгээ тэр энэ уул уурхайн салбар дээр ажиллаж байгаа компаниуд ач бодлого нь ойлгомжтой, иргэдтэй ч ойлгомжтой. Тэгэхээр би энийг нэгдүгээрт асуух гэж. Ер нь одоо энэ Монголын өрх болгонд энэ эдийн засгийн өсөлтийг оруулахад энэ уул уурхайн салбараас энэ боловсрол, эрүүл мэнд, орон байр гэсэн, орон сууц гэсэн энэ бодлого ч л одоо айл өрхийн хаалгаар хамгийн түрүүнд орхол ийм л бодлого болсон болж байгаа л гэж ингэж үзэж. За хоёрдугаарт нь энэ Эрдэнэс 5 толгойн хувьцаатай холбоотой ялангуяа төрд одоо 1 сая төгрөгөөр өгсөн 3 хуваагаад өгсөн гэдэргээд маш олон хүний гомдол байгаа. Энийг одоо бас засгийн газрын тэргүүн бол хэрэглэх рүүгээ энэ одоо асуудлыг судлаад ер нь танилцуулаа гэдэг ийм чиглэлийг өгсөн. Энэ ер нь ямар төвшөнд яваа вэ гэдгийг хоёрдугаарт асууя. Гуравдугаарт энэ татвар нийгмийн даатгалын энэ шинжилгээ асуудлууд засгийн газраас өргөн барина гэсэн. Одоо ингээд энэ чинь ингээд зах зугаас нь 30-40% шүүрч аваад дундаас нь нэг багасаах ингээд нэг тийм нэг косметик маягийн өөрчлөлтүүдийг өргөн барих гэдэг ингээд. Миний хувьд бол засгийн газар бүр нэг өргөн бариад үнэхээр нэг татварын шинжил болгож тэр аж ахуй нэгжүүд нь дэм болох нийгмийн даатгалын шимтгэл одоо тэр хураамжууд нь яг ямархуу төвшөндөө байх юм. Энийг ер нь яг хизээ өргөн барих юм бэ? Энэ дэр бүгдээрээ нэг тийшээ харна гэхээс биш энэ татварын бодлого нийгмийн даатгалын энэ асуудлыг ингээд хэсэг гişүүд зүгээр барьж аваад ингээд яваад байх нь би бол нэг хайхтар тийм урт настайч байж чадахгүй болоо даа л гэж л ингэж бодоод байгаа. Гэхдээ засгийн газар өргөн барина гэснээрээ энийг хурдан өргөн бариач. Яг ямар хуу юм өргөн барих гэдэг юм бэ? Энэ том төслүүд хэрэгжиж эхлэхээр бидэнд бас боломж гарна гэж ингэж бас танилцуулж ирсэн. Тэгэхээр энэ дээрээ бас ямар бодолтой байна. Дээрээс нь энэ хөдөө аж ахуйн салбартай холбоотой нэг асуудал байгаа. Бид хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг ноолуураас нь эхэлсэнд би жоохон сэтгэл дундуурлаа. Яг малчтын хувьд бол ноолуур бол гараал мөнгө болдог ганц юм нэг аахгүй. Үнэхээр энэ салбарыг малчинтай байлгыг, малтай байлгыг гэж байгаа бол үнэтэй байж байгаа үнгүй болцсон арьс ширээс нь ноолуур ноос нь эхэлмээр байгаа юм. Тэгэхээр энэ дээр энэ хөдөө аж ахуйн за одоо ноолуур явдгаараа явчлаа. Одоо дараагийнх нь энэ арьс ширэн дээр, ноосн дээр яг юу хийх гээд байгаа юм бэ гэдгийг би тодорхойлж хариулт авъя гэж ингэж бодож байна. За тав дахь нь бол яг энэ нийгмийн үйлчилгээ хүн төвтэй гэж байна. Үнэхээр одоо бидний явуулаад байгаа энэ үйлчилгээ бас яг тэр болгон сегменттэй хүрч чадж гэнэ үгүй юу? Хүрхийн тулд ямар их хүн суртал, ямар их бухимдал чирэгдлүүдийг дагуулж гэнэ гэдгийг бас нийгмийн бодлогын байнгын орны гишүүний хувьд бол бас анзаарчлаа л. Сая одоо ингээд нөгөө групп гэж ярьдаг тэрийг асуудлыг ярихад маш олон хүн мессеж бичиж байгаа шүү дээ. Та байгаа ховдоос энэ тэндээс. За Лувсан намын ган төмөр сайд хариулт өгье. За эдэр батгшууны асуултанд хариулъя. Ер нь уул уурхайн салбар дээр бол их ойлгомжтой бодлого гарсан шүү дээ. 2008 онд стратегийн орд байна. Стратегийн орд бол одоо бүс нутаг болоод улс орны эдийн засагт ийм хэмжээтэй ордыг стратеги гинэ гэж нэг. Хоёрдугаарт бол үндсэн хуулинд өөрчлөлт орсон. Уул уурхайн баялагын өгөөжийн 51% бол Монголын талд байна гэдэг. Тэгэхээр бол энэ томоохон орд газрууд эргэлтэнд орохдоо үндсэн хуулийн заалтыг бол гарцаагүй баримтлана. Мөн стратегийн ордын тодорхойлолтод орж байгаа айлууд бол стратегийн орддоо хамрагдана. Энэний гадуур бол одоо гарах боломж бол байхгүй гэж харж байгаа.
Хэрвээ стратегийн ордын гадуур гарья гэж байгаа бол стратегийн орд гэдэг тодорхойлтыг өөрчлөх хэрэгтэй. Энэ тодорхойлолтод багтахгүй байгаа орд болгоныг бид нар татаж авчираад 34% нь авъя гэж зүтгэж бас болохгүй. Тэгэхээр тухайн орд газар дээр хийж байгаа дүн шинжилгээ нь өөрөө үнэн бодиттой байх нь хамгийн чухал байна. Тэгэхээр үнэн бодиттой дүн шинжилгээ хийх чадамжийг одоо манай уул уурхай яам өөр дээрээ бий болгох шаардлага байна гэж харж байгаа. Энтэй уялдуулаад ер нь энэ уул уурхай салбар дээр уул уурхай бүтээгдэхүүний баялагын 51% нь Монгол талд оногдож байгаа учраас цаашдаа татвар бол уул уурхайгаас бусад салбартаа бол хөнгөлөгдөнө гэдэг ийм логик аяндаа гараад ирж байгаа. Уул уурхайхаа орлогоор ерөнхийдөө бид нар багш эмчнэрийнхээ цалин тавих юм байна. Цагдаа сэргийлэх, төрийн алба үйлчилгээ. Бусад салбар нь бол нэн хөнгөлөлтөй буюу татврын маш эерэг одоо орчныг өгжээж уул уурхайтай улсууд босоод байна л та. Тэгэхгүй бол уул уурхайгаас бусад салбар нь бүдгэрчгээр тэр орон зай алга болцохоор улс орны эдийн засаг эрсдлэх өндөртэй байгаад. Тийм учраас бол татврын шинжилэл яаж хийгдэх вэ гэвэл уул уурхай ба бусад гэдгээр хийгдэнэ. Бусад салбар дээр бол нэн хөнгөлөлтөй татврын орчин өгнө. Зүгээр энийг өгөхийн тулд бид нар уул уурхай өнөөдөр оруулж ирж байгаа мөнгөнийхөө хэмжээг баталгаатай харах гэж цаг алдаад байгаа юм. Жишээлбэл одоо нүүрсний үн $80 хэд унахгүй байхад бид нар татврын шинжилгээ хийж болж байна. Яг одоо боловсруулж байгаа шинжилгээр бол 3-аас 4 их 80 төгрөг багасгаар байгаа. Татврын орлого тал. Тийм учраас 3-аас 4 их 80-ыг багасгахад бид нар дааж гарах уу? Төрийн албаны реформ маань ийм зардлын хэмнэлт өгөх үү? Мөн нүүрс $70-оос доошоо унах юм бол бид яах вэ гэдэг зүйлээ бүтэн харж агаад асуудлаа оруулж ирэх гээд байгаа маа. Манай гишүүд бол одоо яарч байгааг бол мэдж байна. Тэгвэл бид нар энэ зургийг ингээ бүтэн харж байгаа шийдвэр гаргахгүй бол тийм хөнгөн хумгай шийдвэр гаргавал бид нар цалингийн асуудал дээр тулахаар байгаа шүү. Тэгэхээр энэ стратегийн ордууд тэгээ уул уурхай бүтээгдэхүүний үн татврын реформ 3 болон нийгмийн даатгалын шинжилэл бол бүгдээрээ уяатай. За Жаданбайн хоёр сайд нэмж хариулт өгье. За ноолуурын байдал. Ноолуур бол Монгол улсын дэлхийд өрсөлдөж байгаа гол хөдөөжин гаралтай түүхийд. Австрали ноолуур, Америк ноолуур, Орос ноолуур гэж байдгүй. Монгол ноолуур гэж байгаа. Тэгэхээр энийгээ бид нар боловсруулалтын төвшингийг ахиулж ноолуураас олох орлогоо валютаа нэмэгдүүлэх бодлогыг цагаан алт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ жил бол бид ноолуураа 100% самнаж экспорт гаргана. Ингэснээр түүхий гаргаж ирснээс $250 сая нэмүү өртөг Монгол улсад татвар, ажлын байр ашиг болж үлдэнэ. Энэ бодлогоос хохирохгүй. Бага нөөцөө гаргаад тодорхой хэмжээний эргэлтийн зээл гарсан. Монгол банк бодлогын хувьд маш сайн дэмжиж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар нийт ноолуурын 55%-ийг үндэсний үйлдвэрүүд худалдаж авч чадсан байна. Одоо баруун За хоёр сайд гүйцээж хариулъя. Одоо баруун бүсийн 5 аймгийн ноолуур санал идэх эхэлж байна. Энэ зориулж Монгол банкнаас өрийн бичиг салбарт гаргаж өгч эхний ээлжийн 250 тэрбум төгрөгийн хөөсөр шийдэгдсэн арилжааны банкуд холбогдох гэрээний ажилд ороод ажиллаж байна. Ингэснээр энэ жил бид сүүлийн 30 жил анх удаа үндэсний үйлдвэрүүд ноолуураа авч экспортын одоо буюу валютын дэс бүрдүүлэх томоохон болцоо бүрдэж байгаа.